За та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Улсын их хурлд хартсан намын бүлэг 11-р сарын 14-ний өдрийн бүлгийн ээлж турлааны хийж дуусглаа. За өнөөдөр бид бүхэн хэлцгээ шийдвэрлсэн 3 асуудлыг төлөвлөсөн байсан. За эхний асуудал бол Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль дагалдаж гарч байгаа багц хуулиуд. За хоёрдугаар асуудал бол төрийн мөнгөний бодлогын асуудлууд байсан. За энэ хоёр асуудлаар ажиллаж байгаа ажлын хэсгүүдийнхээ мэдээллүүдийг ажлын хэсгээс гарч байгаа саналуудыг үзлээ. Тэгээ ерөнхийдөө хоёр баримт бичих нэг зорилготой учраас ер нь нийлүүлэх тал дээр нь ажиллая. Холбогдох байгууллагуудыг мөн төсвийн болон мөнгөний бодлогын хоёр ажлын хэсгүүдийг хоёр бүлэг дээр байгаа. Хамтарч ажиллаж мөнгөнийхөө бодлогыг төсвөө дэмжих чиглэлээр за төсвийн бодлого ч гэсэн мөнгөнийхөө бодлогыг дэмжих чиглэлээр хоёр тишээ харсан байдалтай байгаа энэ өнөөдрийн нөхцөл байдлыг бол зас залруулахын зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүдийн олон санал нэгдсэн. За бүлгээс гарах санал дүгнэлтүүдийг хоёр ажлын хэсэг хоорондоо ажиллаад за дууссан үед нэгцлэж ярихаар энэ хоёр асуудал дээр тогтлоо. За дараагийн бас нэлээд цаг зав гаргаж хэлсэн асуудал бол Улсын хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл байгаа. За энэ асуудал дээр ажлын хэсгийн мэдээллүүдийг бид бүхэн сонссон. За тал бүрээс нь ярилцаад ардчилсан намын бүлэг ардчилсан нам энэ их хурлын сонгуулийн тухай хуулийг бол яалтаа хэлцэж гарах нь одоо зүйтэй гэдэг дээр бид бүхэн байр суурьаа бол дахин нэгтгэлээ. За та бүхэн санаж байгаа өнгөрсөн 7 хоногт манай бүлгээс гаргасан саналуудыг ардын намын бүлэг хүлээж авсан. За ингээ хоёр бүлэг харьцангуй одоо ойлголцолд том асуудлуудаар ойлголцол төрж байгаа учраас ажлын хэсэгтээ бол одоо үүрэг даалгавар өгч байгаа нь юу гэхээр зэрэг энэ тохиролцоонууд дээр цаашаа сонгуулийн үйл яаж явагдах юм. Жишээлбэл 28-48 дотор яг аль аймаг, аль дүүрэг мандат нь нэмэгдэж байна, хасагдж байна. Энэ бүх зүйлүүдийг хоёр талдаа одоо нэг ойлголттой болох шаардлагатай. Нэгүгээр хэлбэл Улсын хурлын сонгуулийн хуулийг дагаж энэ сонгуулийн тойрог мандатын тоог хуваарлдаг их хурлын тогтоолыгоо хамт баталж гаргах нь зүйтэй гэдэг дээр бүлгийн гишүүд бол санал нэгдлээ. За мөн улс төрийн намуудын дүрмээр буюу улс төрийн нам болгон дээр энэ сонгуулийн хуулийн хэрэгжилт бол янз бүрийн одоо байдалтайгаар байх ёсгүй. Намууд дээр хийх энэ зохион байгуулалтын асуудлыг яг хуулиар бол наривчилж зааж өгөх ёстой гэдэг дээр бол бас бүлгийн гишүүд санал нэгдсэн. Тийм учраас энэ чиглэлээр хийх ажлуудын ерөнхий чиг хандлах саналуудыг бүлгийн хуралдаан дээр гаргасан байгаа. Ингээд ажлын хэсэг өнөөдөр өдөөс хойш сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдан энэ саналууд дээр бүлэг бас саналуудаа хэлж энэ сонгуулийн хуулийг урагшаа одоо хурдан хугацаанд батлахын төлөө ажиллах болно. За бас манай бүлэг дээр гарсан нэг том зарчмын чухал асуудал бол та бүхэн мэдж байгаа өнгөрсөн 7 хоногт улс төрийн намууд зарим төрийн бус байгууллагууд нийлж Улсын хурлын ажлын хэсэгт алтаа гишүүнээр дамжуулж саналаа өгсөн байгаа. За энэ саналууд гарсны дагуу улс төрийн намуудын төлөөлөлтөө ардчилсан намын бүлгийн одоо ажлын хэсэг болж игүүл энэ хамтарсан ажлын хэсэг уулзаж энэ улс төрийн намуудын саналыг бас энэ хуульд оруулах тал дээр бас санаачлахтай ажиллах нь зүйтэй гэдэг үргийг өөрийнхөө ажлын хэсэгт бол өглөө. Тэгээд улс төрийн намуудын ажлын хэсгийн саналыг үзэхэд бол авч болохоор саналууд бас харагдаж байгаа. Мөн ажлын хэсгийн хүрээнд нэгэн шийдвэрлэлсэн бас олон асуудлууд байгаа. Тийм учраас энэ чиглэлээр ажлын хэсэг нь энэ улс төрийн намуудтай бас хамтарч ажиллах нь зүйтэй гэдэг энэ чиглэлийг бол өгсөн. Ингээд миний их товч мэдээлэл үгээр бол өндөрлөж байна.